2003 оны 4 сард Сан Францискогийн эргээс жирэмсэн эмэгтэй бие цогцос олдов. Энэ бол 2002 оны 12 сарын зул сарын баярын өмнөхөн алга болсон Ласси Петерсон хэмээх бүсгүй болохыг холбооны мөрдөх товчоо болон цагдаа нар тогтоолоо. Сайн байцгаана уу? Юу яагийн 417-гийн эрхэм сонсогчдоо. Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн хэргийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Хэргийг ярьж эхлэхээс өмнө нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Бид энэхүү подкастаараа бодит амьдрал дээр гарсан хүнд гэмт хэрэгүүдийн талаар баримтат тулгуурлан задлан хүргэдэг. Энэхүү аимшигт хэрэгүүдийг дэлгэн ярьж байгаа нь гэмт хэргийг сурталчлах, эсвэл урайлах гэсэн хэрэг огтхон ч биш юм шүү. Харин хүн гэдэг амьтны дотор ямар аимшигтай зан чанар нуугдж байдаг. Мөн гэмт этгээдүүд ямар хуурамч баг зүүж өөрсдийн бусармаг үйлдэлээ нууж байдгийг таньж мэдхэд нь туслах зорилготой. Энэхүү түүхүүд нь болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, амьдралд сонор сэрэмжээ нэмэгдүүлэхэд нь тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хэрэв та энэ төрлийн сэдэв, үйл явдлыг сонсоход сэтгэл зүйд нь тавгууддаг, эсвэл эвгүйрхдэг бол энэхүү хэрэгүүдийн талаар бас сонсохгүй байхыг зөвлөж байна. Сэтгэл зүгээ бэлдсэн бол дугаараа эхэлцгээе. За, Сан Францискогийн эргээс олдсон эмэгтэй бол Ласси Петерсон хэмээх 27 настай бүсгүй байсан. Бүсгүй тухайн үед 8 сартай жирэмсэн байсан бөгөөд 2002 оны 12 сарын зул сарын баярын өмнөхөн гэрээсээ ор сураггүй алга болсон байлаа. Алга болохын өмнө бүсгүй өөрийн нөхөр Скот болон Golden Retriever үйлдвэрийн нохооны хамт Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Модесто хэмээх нам гүм тохилог хотод амьдардаг байлаа. Ласси Петерсон бол маш гоо үзэсгэлэнтэй, инээмсэглэл тодорсон залуу бүсгүй байсан бөгөөд нөхөртөөгөө 1995 онд Калифорнийн Политехникийн их сургуульд сурч байхдаа танилцаж 1997 оны 8 дугаар сарын 9-нд хурмилсан. Хэрэг гардаг өдөр тэдний Маккензи нэртэй нохой нь гадаа шавартай оосортойгоо ганцаараа тэнд явахыг хөршүүд нь олсон. Нохойг нь гэрт нь хүргэж өгөх гээд очтол гэр нь эзэнгүй Лассигийн цүнх, түлхүүр, машин гээд бүх зүйл нь гэртээ байсан бөгөөд галтгооны ширээн дээр тал дутуу идсэн өглөөний цайн хүртэл байсан. Ингээд хэрэг байдал с ิจ гтэй байсан тул хөршүүд нь цагдаад дуудлага өгч энэхүү аимшигт үйл явдлын мөрдлөгийн ажиллагаа эхэлсэн юм а. Тухайн өдөр нөхөр Скот нь гэртээ байхгүй байсан бөгөөд загасчлахаар яваад ирээгүй байлаа. Лассиг алга болсны дараа цагдаагийн газар болон холбооны мөрдөх товшоо маш том эрен сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн. 100 сайн дурынхан болон нохойтой эрдлийн баг хотыг бүрэн самнав. Тухайн үед хэргийн гол с ิจ гтнэр түүний нөхөр 30 настай Скот Петерсоныг дуудаж хамгийн түрүүнд мэдүүлэг авч эхэлсэн. Түүний хэлсэн мэдүүлгээр 12 сарын 24-ний өглөө тэрээр гэрээсээ 140 км хол байх Беркли Бомт хот руу шин заваараа загасчлахаар явсан. Гэвч өвлийн өтгөн манантай хүйтэн өдөр загасанд явсан нь мөрдөгч Ал Брокинд хачирхалтай санагджээ. Скот ямар загас барихаар явснаа ч мэдэхгүй, загасны өгөөшнүүд нь шинэ хайрцагтайгаа байсан ба загасчлаасаа гэртээ ирэнгүүтээ хамаг хувцас шууд угаасан байсан нь мөрдөгчдөд бүрч хачирхалтай санагдсан. Тэгээ эхнэр нь алга болсон байхад хувцас угаах мантай л баймаар юм. За гэхдээ ийм нөхцөл байдалтай байсан ч гэсэн холбооны мөрдөх товчоо болон цагдаа нар баталгаатай нотлох баримтгүй байсан учраас Скотыг шууд хэрэгтнээр татах боломжгүй байсан. За тэгвэл энэ Скот гэж нөхөр нь юу хийдэг, ямар хүн байсан талаар хэлье. Тэрээр Сан Диего хотод чинээлэг олон хүүхдүүдтэй дулаан уур амьсгалтай гэр бүлд өссөн. Багадаа маш даруухан, соёлтой, онд сурдаг, гольф тоглох дуртай, сургуультай нэр хүндтэй сурагч байсан. Их сургуулаа төгсөөд Лесситэй хамт бүүргэрийн ресторан ажиллаж байгаад Модесто хот руу нүүсэн байна. Тэрээр олонний нүдэнд өндөр цалинтай, харилцааны өндөр соёлтой, борлуулалтын менежер хийдэг төгс халамжтай нөхөр. Гэхдээ Скот Ласситай амьдарч байх үедээ хэд хэдэн бүсгүйчүүдтэй холбогдож Лассид олон удаа баригдаж байсан бөгөөд бие тоосон хэд төгс байхыг эрхэмлэгч
нөхөр Скот бол явдал суудал хүүхэн шуухны асуудал нь дийлдэггүй байсан нь сүүлд мөрдлөгийн үеэр ил болсон. За ингээд Модесто хотын цагдаагийн газар болон холбооны мөрдөх товчоо энэ хэрэг дээр маш өргөн бүрэлдэхүүнтэй олон талт тактик ашиглан ажилласан. Хэрэгт шууд баримт олдоогүй. Гэхдээ нөхөр болох Скот нь цагдаа нарт анханасаа нэлээд с ิจ гтэй санагдаж байсан тул Скотыг сэтгэл зүйн өрхөнд оруулах мөрдөн мөшгөх ажиллагаанд голлон анхаарчээ. Холбооны мөрдөх товчоо болон цагдаа нар хамтран бүх нийтийн дайчилгааг зохион байгуулж Лэйсийг алга болсны дараах эхний өдрүүдэд Модесто хотын усны бүх суваг шуудуу, худаг цэцэрлэгт хүрээлэн хогийн цэгүүдийг нэг бүрчлэн нэгжсэн. Мөн шуурхай штаб сайн дурынхантай хамтран Лэйсигийн зурагтай 100,000 гаруй зурагт хуудсыг хот даяар нааж, тусгай дуудлагын төв ажилуулан иргэдээс ирсэн олон мянган дуудлага мэдээлэл болгоныг шалгаж байлаа. За ингэж байтал нэгэн сонин үйл явдал болсон нь Amber Frey хэмээх бүсгүй мэдүүлэг өгөхөөр ирсэн явдал юм. Тэрээр хамгийн анх 12 сарын 30-нд мэдүүлэг өгөхөөр ирсэн бөгөөд түүнийг мэдүүлэг өгөхөөр ирснийг холбооны мөрдөх товчоо цагдаа болон Amber нар Скотоос тас нуусан. За яагаад нуусан бэ гэхээр Amber бол Скотын бас нэгэн ээлжит нууц амраг байсан. Тэрээр Скотттой сохор болцоогоор танилцсан бөгөөд Скот Амберт эхнэр нь нас барсан ганц бие гэж худал хэлж зугаацдаг байсан байгаа. За ингээд холбооны мөрдөх товчоо болон цагдаа нар Amber Frey-г урих болгон ашигласан нь энэхүү хэргийг гарцаагүйгээр илрүүлэх хамгийн том ажиллагаа болсон. Ингээд холбооны мөрдөх товчоо болон цагдаа нар Скотын бүх дуудлагуудыг чагнаж эхэлсэн. Скот Amber руу нэг удаа залгаж "Би Парист ажиллаар явнаа. Чам руу Эвлин Цамхгийн дэрэгдээс ярьж байна" хэмээн утасны цаанаас дууны эффект гарган ярьж байсан. За яг ингэж ярьж байх үедээ тэрээр Модесто хотод эхнэрийнхээ зул өргөх цуглаан дээр байсан байгаа. За мөн мөрдөгчд Скотын машинд GPS байршил тогтоогч суулгаж араас нь нууцаар дагдаг байсан. Скот Ласигийн цогцос олдохоос өмнө өөр машин түрээсэлж Сан Францискогийн булан руу хэд хэдэн удаа очиж ус руу ширтэн зогсож ямар нэгэн юм яриад байх шиг байсан дүр зургийг мөрдөгчд фото зургийн хайлсанд буулгаж авсан байгаа. За мөн холбооны мөрдөх товчоо цагдаа нар Скотын бордоо хадгалдаг агуулгыг маш нарийн нэгжиж компьютер, тоос сорогч, завны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хурааж авсан. За компьютерийн хатуу дискийг шалгахад, хард дискийг шалгахад Скот Ласиг алга болохоос өмнөхөн Сан Францискогийн буланд ямар урсгал байдаг. Усны гүндэх урсгалын хурд нь далай руу хэрхэн альва эд зүйлсийг хурдтай зөөвөрлж болох талаар цахим орчинд хайлт хийж судалсан байсныг илрүүлсэн. Энэ нь түүнийг цогцыг усанд живүүлэхээр урьдаас төлөвлөсөн гэх гол баримт болсон юм а. Ингээд энэ бүх үйл ажиллагааг явуулж байх хооронд Ласи болон түүний төрөөгүй байсан хүүхдийн бие уснаас олдсон бөгөөд энэ мэдээ гармагч Скот үсээ шараар будаад Мексикийн хил рүү зүхтаахаар явж байсан үед мөрдөгчд түүнийг баривчилсан. Хамгийн эвгүй нь энэ бүх цаг хугацааны туршид Скот маш тайван ямар ч сандарсан шинжгүй байсан. Түүнийг асар гүнзгий сайкопат гэдгийг нь нотолж байгаа. Тэгвэл яг 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө юу болсон юм бэ? Прокуроруудын тогтоосноор Скот Петерсон эхнэрээ гэртээ байхад нь боож амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн ба Ласи жирэмсэн байсан тул биеэ хамгаалах чадамж нь сул, тэгэд эсэргүүцэл багтаагаар амнасаа алдсан. Ингээд Скот цогцыг өөрийн ачааны машинд хийж Модесто өөрийн бизнесийн агуулга руу авч явсан. Тэнд тэрээр цемент ашиглан гараараа хүнд туухаанууд хийж Ласигийн биед бэхэлсэн. Дараа нь цогцыг завиндаахийн Беркли бомб руу чирч очоод Сан Францискогийн булан болох далайн гүн рүү хайсан. Хэрэг гарснаас хойш 4 сарын дараа буюу 2003 оны 4 сард хүчтэй шуурганы улмаас далайн Еролоос Ласи болон түүний төрөөгүй байсан хүү Конорын бие олдсон юм. Далайн усанд удаан байснаас тэдгээр олдсон бие цогцсны
байдал маш тааруу болсон байсан. За тэгвэл бидний хамгийн том асуулт яагаад Скотт Петерсон гэдэг хүн ийм аимшигтай хэрэг үйлдэх болов? За прокуроруудын дүгнэлтээр түүний гол сэтэл бол ердөө л эрх чөлөөт амьдралыг хүссэн. Тэрээр гэрлэлтээс удахгүй төрөх хүүхдийн хариуцлагаас бүрэн бүсэн цугтаахыг хүссэн байна. Тэрээр Амбер Фрейд гэмээх бүсгүйд ухаангүй дуурлаж түүнтэй хамт ямар ч үүрэг хариуцлагагүй шин залуу амьдралаар амьдрахыг хүсэж байсан нь байцаалтын явцад ил болсон. Мөн гэр бүлээ цуцлуулбал эд хөрөнгөө хуваах, тэтгэмж төлөх, санхүүгийн дарамт ирэх байсан учраас энэ бүхнээс айж эхнэр хүүхдээ амьдралаасаа бүрэн арчиж хаях нь түүнд хамгийн амархан шийдэл мэт санагдсан тухайга байцаалтын явцад илэрхийлсэн. За энэ бол цэвэр хувиа хичээсэн шунхай сэтэл. Энэ ямар ч өөгүй юм шиг харагддаг джентльмен эрийн цаана худалч, мэхлэгч зан чанар байсан ба ямар ч бас сэтгэл хөдлөлгүй хүйтэн цустай байдал нь бас мөрдөгчд болон прокуроруудад шинжээчдэд энэ маш хүчтэй сайкопат хүн юм байна гэдэг тодорхойлтыг гаргахад хүргэсэн байна. Ингээд 2004 оны 11-р сард шууд баталгаа хэргийн газарт олдоогүй ч гэсэн бүх шууд бус нотлох баримтууд дээр үндэслэн тангарахтны шүүх Скотт Петерсоныг буруутай гэж үзэж цаазын ял оноосон. Харин 2020 онд шүүх хуралдааны алдаанаас үүдэн түүний цаазын ялыг цуцалж бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. 16 жилийн дараа цаазлахгүй хүлээж аваад бүх насаар нь хорих ялтай болгож өөрчилсөн байна шүү дээ. За саяхан буюу 2026 оны 4-р сард түүний өмгөөлөгчдийн гаргасан хэргийг дахин хянах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож Скотт шоронд үлдсэн хэвээр байгаа. За Ласси Петерсны хэрэг зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл биш, Америк нэгдсэн улсын хууль эрх зүйн системд том өөрчлөлт авчирсан. Түүний үхлийн дараа Америк нэгдсэн улсын Конгресс төрөөгүй хүүхдийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах хууль буюу Ласси ба Коннорын хуулийг баталж жирэмсэн эмэгтэй эсрэг гэмт хэрэг үйлдэхэд хевлийдэх хүүхдийг ч мөн тусдаа хохирогч гэж үзэхээр хуульчилсан юм а. За нэг ийм харамсалтай хэрэг 20 гаруй жилийн өмнө гарсан байна. Муу нуухаар сайн илчил гэж манай монголчууд ярьдаг. Бас сайн явдал саруул ухаан энэ биений чимэгч гэж ярьдаг. Хэрвээ хүн эхнэр эсвэл нөхөртөө хайргүй болсон бол үнэнгээ хэлээд аль талдаа хохиролгүй шийдэл гаргаад явах саруул ухаантай баймаар юм да гэж бодогдлоо. Хууран хайргүй хүнтэйгээ амьдраад өөрийгөө болон өрөөлийг зовоох хэрэг бас байна уу? Хэрвээ салж чадахгүй бол хариуцлага үүрэх бас зоригтой шудраг баймаар юм да гэж бас бодогдлоо. Тэгээд хулчгаар хувиа хичээсэн ийм нэг залуугийн хийсэн бохир ийм чигшмээр хэргийн талаар ярьлаа. За та бүхэн дараагийн дугааруудыг цаг алдалгүй сонсож байхыг хүсвэл мэдээж subscribe товчлуураа дараарай. Бас энэ дугаар танд таалагдсан бол лайка дарахаа битгий мартаарай. Таны дарсан лайк товчлуур надад дараагийн дугаарыг хийхэд маш их хүч дэм болдог шүү. Ингээд 417-тай хамт байсан танд баярлалаа.